Дэлхийн дулаалд голлох нөлөөг үзүүлж байгаа эрчим хүчний үйлдвэрлэл нүүрсний цахилгаан станцаас ангиж ирж, байгаль дээлтэй эрчим хүчний үйлдвэрлэл нүүрсний давхаргын метанхийг ашиглах улс орон нэмэгдсээр байна. Монгол улсад нүүрсний давхаргын метанхийн 7.4 тэрлион метр куб баялаг байгааг нүүрсний 15 сав газрын хэмжээнд тооцоолсон байдаг. Монгол улсын засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээг гадаад дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүд байгуулан метанхийн эрэл хайгуулын ажлыг гүйцэтгэж байна. Тах ресурс компани нь 2011 онд байгуулагдсан. 2015 онд нүүрсний давхаргын метанхийн эрлийн ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулан Т1, богд 4, онг 5 талбайд нүүрсний давхаргын метанхийн эрлийн судалгааны ажлыг эхэлж 2016 онд эрлийн гэрээг дүгнүүлэн 2020 онд Монгол улсын засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулан 2021 онд аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авч хайгуулын төлөвлөгөөг засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ашигт малтмал газрын тосны газраар батлуулан 2022 онд Т1, онг 5 талбайд нүүрсний давхаргын метанхийн хайгуулын өрмийн ажлыг хийж гүйцэтгээд байна. Тах ресурс үндэсний хөрөнгө оруулалттай компани нь хайгуулын үйл ажиллагааг явуулахдаа гүнийн усыг бохирдуулахгүй өрмийн ажилд химийн бодис ашиглахгүй. Кемпийн нойлыг бионойлоор шийдэж байгальд үлдээхгүйгээр сорвуулан зөөвөрлж өрмийн усыг технологийн дагуу дахин ашиглах зэргээр бүх үйл ажиллагааг байгаль дээлтэйгээр явуулж байна. Мөн хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр, ус ашигласны төлбөрийг хууль заасны дагуу орон нутгийн төсөвт оруулахаас гадна нийгмийн хариуцлагын хүрээнд гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Нүүрсний давхаргын метанхийг эрж хайх, олборлох ажил Монгол улсын газрын тосны тухай хуулиар зохицуулагддаг. Нүүрсний давхаргын метанхийн эрлийн ажлыг ашигт малтмал газрын тосны газартай байгуулсан эрлийн гэрээгээр, харин хайгуул болон олборлолтыг засгийн газартай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зохицуулдаг онцлогтой. Нүүрсний давхаргын метанхийн үйлдвэрлэл нь хатуу шатах ашигт малтмалын олборлолтой харьцуулахад олон 10 метр хөрс хуулах шаардлагагүй. Цооног өрөмдөөд сорвуулж авдаг нь байгаль орчинд учруулах хор хөнөөл туйлын баг эрчим хүчний үйлдвэрлэл юм. Мөн хөдөө аж ахуй, бэлчээрийн мал аж ахуйтай зэрэгцэн үйлдвэрлэл явуулах боломжтой. Монгол улс цахилгаан дулааны эрчим хүчний 98%-ийг зөвхөн нүүрсээр үйлдвэрлэж байна. Агаарын бохирдлын үндсэн шалтгаан бол нүүрс болон нүүрсний цахилгаан станц. Монгол улсын хувьд нүүрсний давхаргын метанхийг хэрэглээнд нэвтрүүлснээр халаалт, автомашин, ахуй хэрэглээнд ашиглах бүрэн боломжтойгоос гадна агаарын бохирдлыг арилгахад чухал ач холбогдолтой юм. Байгаль орчинд хамгийн хор хөнөөлгүй, өртөг багтай, хэрэглэхэд хялбар, эрчим хүчний шинэ их үүсвэр монголчууд бидэнд хэрэгтэй байна. 98% бүрэн шаталтай, утаа ялгаруулдаггүй нүүрсний давхаргын метанхийг хэрэглээнд нэвтрүүлснээр эрчим хүчний хараат байдлаас ангижирхаас гадна хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байгаа агаарын бохирдлоос салах хамгийн оновчтой шийдэл юм. Эдгээр асуудлыг шийдвэрлэж энэ салбарыг хурдтай хөгжүүлэх нь дан ганц төрийн үүрэг биш, Монгол хүн бүрийн хичээл зүтгэл, салбарыг ойлгох ойлголтоос ихээхэн хамаарна.